Самацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндчилгээ хүргэлжийн хамт олон маань ээлжид нэгэн шинэхэн дугаараараа эрхэм хонгор охин ариун хишигтэй хорвоод мэндэлсэн Хосгүй баяр төрсөн өдрийн мэнд хүргье хэмээн эмээ өвгийнх нь илгээсэн чин сэтгэлийн мэндчилгээгээр үргэлжилж байна. Нартад мэндэлсэн нандин сайхан өдрийг нь тохиолдуулж илгээсэн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж хөөрхөн охины баярыг хамтдаа хуваалцгаая. Мэндчилгээ хүргэлжийн хамт олон маань ээлжид төрсөн өдрийн эзэн болсон ариун хишиг охиныгоо зориг хүрэлцэн ирээд байна. За юуны өмнө дүүдээ энэ өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За Арука гэж дууддаг уу чамд? Арука хичээл эхлээд бас удаагүй байна. Шинэ хичээлийн жил эхэлсэн. Өөрийгөө бас товчхон танилцуулаасаа гэж хүсэж байна. Миний дүү аль сургуулийн хэдгээр ангийн сурагч вэ? За. Голомт сургуулийн 6-гийн 7 дугаар ангийн сурагч ариун хишиг байна. Өнөөдөр хэдэн нас хүрч байгаа вэ? 11. За би өөрийгөө бас танилцуулъя. Манайх налагчуудаа хайр түгэе гэд мэндчилгээ хүргэлтийн газраас чи ер нь манай нэвтрүүлгүүдийг үзчихсэн үү? За тэгвэл тэрхүү газраас миний дүүд хаяглаж гоё мэндчилгээ ирсэн байна. Хичээхэн гарт ийм гоё цэцэг бас гоё дурсгалын бэлгүүд байна. Тэгээд ер нь хоёлаа нэг таах гээд үзвэл энэ бэлэг хинээс бол гэж чи бодож байна. Хэн явуулсан юм бол? Ээж авсгүй юм уу? За тэгвэл Арука анаа бэлгийн өхөөс өмнө төрүүлж дүүдээ хэлсэн мэндчилгээний үгс бүхнийг нь уншаад өгье. Маш сайн сонсвол мэндчилгээ хинээс вэ гэдг нь тодорхой болох юм шүү. Заа юу. Асууж твших галимын сэхүүс алган дээр минь ургасан наран аав ээжийнхэн хайрыг гэрчилж алтан дэлхийд мэндэлсэн охин минь ээ. Нарыг атгаж ирсэн юм шүү миний охин. Нарцад биднийгээ баясгаж ирсэн юм шүү миний охин. Нандин сайхан бүхнийг мэдрүүлж биднийгээ аз жаргалд бэлхүүлж мэндэлсэн юм шүү миний охин. Охиноос мань ургасан аз жаргалын цэцэг учраас орчлон эмээ өвөө хоёр нь дандаа чамаараа гойж явдаг юм шүү. Өвөр дээр минь тоглож өссөн өөдөсгөн жаахан охин минь учраас өвөө эмээ хоёр нь чин зүрхэндээ үргэлж чамаагаа хайрлаж явдаг юм шүү. Охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний өр олны дунд од шиг гялалзаж, бусдын дунд бурхан шиг хайрлуулж яваарэ. Эмээ өвөө хоёр нь охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн байна. За тэгээд хичээл эхлэхээс өмнөх энэ гоё бэлгийг хайртай эмээ өвөөгийнхэн зүгээс ариун хишиг охинд илгээснийг анаа дамжуулж баяраар үнэгчлийн байсаа Арука мэдээж бас мэндчилгээ гинтийн байж чадсан болов гэж бодож чинь хичээлдээ явах гээд гараад ирсэн чи гинт бэлэг болоо явц их гайхаж байгаа байх гэж бодож чинь чам сурприз байж чадсан уу? Чадсан. Их чинь бас бичлэгнийхаа ихэнд хэлсэн шүү дээ. Тэндээс хоёлаа нөгөө бичлэг хийж байгаа. Тэгээд эмээ өвөө хоёр нь бас одоо охин маань яаж хүлээж авсан бол бит хоёрт ер нь юу гэж хэлэх вэ гэд хараад сууж байгаа байх гэж бодож чинь энэ цаг мөчөд эмээ өвөө бас төрүүлж өсгсөн ээж аавдаа зориулж хоёлаа гоё үг хэлээдэх үү? Намайг багаас минь өртөл томолд лүзгэж өгсөн баярлалаа. Хидураараа тарнинг боожи ихний чинээ Намайг багаас минь томолд лүзгэж өгсөн эмээ өвөд баярлалаа. За тэгэлгүй яах вэ? Тэгээд бас охиныхоо энэ гоё сэтгэлийн мэндчилгээг аваад одоо эмээ өвөө хоёр нас бөөн баяр болоод сууж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд орчлонд эмээ өвөөгийн хайртай охин болж мэндэлсэн ариун хишиг дүүдээ төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе. Миний дүү хичээл номоо маш сайн хийж улс их орондоо ихийг хийж бүтээх мундаг том боловсон хүчин болоорой гэж хүсье. Амжилт хүсье.